Боловсролын салбарын цалин усны шинжилэл болон удирдлагын залгамж халаатай холбоотой маргаан сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд хурц хилцүүлэг дагууллаа. Багш эмч зэрэг төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин үе шаттай нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт нь зөвхөн төсөв эдийн засгийн асуудлаар хязгаарлагдахгүй, улс төрийн хариуцлага, институцийн залгамж чанартай шууд холбогдох болсныг засгийн газрын гишүүдийн байр суурийн зөрчил тод харуулж байна. Боловсролын сайд Энх Монголынгийн байр сууриас харахад одоогийн цалингийн тогтолцоонд үүссэн хоёр систем зэрэгцсэн орших нөхцөл нь өмнөх бодлогын алдаатай зохицуулалтаас үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Энэ нь төрийн албаны цалин урамшууллын нэгдмэл байдлыг алдагдуулж салбар дотор ялгаатай нөхцөл үүсгэсэн гэсэн агуулгатай. Энэ бодлогын залгамж холбоо тасарснаас системийн зөрчил үүссэн гэж үзэж байгаагийн шинж харин улсын хурлын гишүүн боловсролын сайд Асан Наранбаярын хувьд энэ шүүмжлийг эрс эсэргүүцлээ. Тэрээр өөрийн үед хэрэгжсэн бодлогыг төрийн албаны мерит зарчим тулгуурласан, залгамж халааг хадгалсан гэж тодорхойлж, багш нарын эсрэг ямар нэгэн бодлого хэрэгжүүлээгүй хэмээн мэдгдлээ. Ингэснээр асуудлын шалтгааныг хувь хүн рүү чиглүүлэхээс илүү институцийн тогтолцоо, дараагийн үеийн шийдвэр гаргалт буюу улс төрийн намуудын хамтарсан засаглалын асуудалтай холбож тайлбарлаж байна. 1.3 их найдаар цалингаа нэмэх төсвөө оруулж ирээ гэж би улсын хурал дээр хэлжсэн. Улсын хурлын гишүүний хувьд. Тэгэхэд 618 тэрбум төгрөгөөр цалин нэмэх зөвхөн багш нарын цалин нэмэх тооцоог буруу оруулж ирээд тэгээ эцсэн хүн нөхөн ална гэдэг шиг гарч ирээд би одоо багш нарынхаа биш багш ажилтнуудынхаа цалин 50% нэмчихнэ гэхээр чинь тэгэл 25% л нэмэгдэнэ ч 20-25%. Нэг ийм л зүйл болсон. Тэгээ одоо 1.1 их найдын одоо цалингийн зөрөө гарч байна. Тэгээд нэг би өгөхөр чи өгөх гэдэг шиг одоо 2 сар 3 сарын цагаан сарын өмнөх цалингуудаа 4-5 сарын цалингаа татаад тавьсан байна шүү дээ. Харамсалтай нь одоо энэ тухайн асуудлыг эрхэлж ирсэн салбарын сайд нар одоо юу гэдгийг одоо төсвийн асуудал маш хариуцлагагүй хандсан. Ингээд одоо салбараа бүгдээрээ хоёр цалинтай болгоод тавьчихсан тийм ээ. Хамгийн их гал үрсэн сайдын нэг нь би өөрөө шүү дээ. Боловсролын салбар хинтээ ч энэ галыг хинүүч засаг руугаа оруулж ирэхгүй өөрийн биеэр хамгаалж ирсэн. Сангийн ямар ч оруулаг. Гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын ямар ч оруулаг. Ингэж хамтран ажиллаж бид одоо энэ чадал чинээгээрээ зүтгэж энэ төсвийн хуваарлтыг хийж багш нартаа хүргэж байгаа, ажилчдаа хүргэж байгаа энэ нөхцөл өмнөх сайд руу бүх зүйлийг чихээд яваад байнг бол энэ үлгэр шүү. Ингэж уваагүй зан гаргахаа болоо. Засгийн газрын гишүүдийн байр суурийн зөрчил нь боловсролын салбар дахь бодлогын эмзэг асуудлыг ил болгож байна. Улс төрийн томилгоо бүрийн дараа бодлогын залгамж чанар алдагдах, өмнөх шийдвэрүүдийг харилцан буруутгах хандлага давамгайлах нь шинжиллийн үр нөлөөг суулруулж, богино хугацааны улс төрийн маргаанд уусгах эрсдэлтэй. Тухайлбал 1.2 тэрбум төгрөгийн тендерийг буруутгахын жишээ болгон хөндөгч энэ нь 120 сургуулийн менежментийг сайжруулах зорилгоор тус бүрд нь 10 сая төгрөгийн санхүүжилт олгосон зохицуулт байжээ. Энэхүү бодлого нь 2023 оноос Энх Монголынгийн үед эхэлсэн бөгөөд Наранбаяр сайдын хэлснээр бодлогын үргэлжлэл хариуцлагын хуваарлалт таслаж байна. За ингэж нэг бодлогын өөр үе шатыг салгаж ойлгохгүйгээр улс төрийн өнцгөр тайлбарлах нь боловсролын шинжилгээг урт хугацааны стратегиэс илүү улс төрийн маргааны сэдэв болгон хувирахад хүргэлээ. За ингээд 120 сургууль дээр хийсэн энэ сургуулийн менежментийн төсөл бол энэ бол өөрөө Энх Монголын сайд 23 оноос хэрэгжүүлсэн сургуулийн менежментийг сайжруулах ажлынх нь үргэлжлүүлж явсан. Тухайн үедээ бүр 1.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа шүү дээ. Надаас өмнө яг сургуулийн менежментийг сайжруулах. За тэр нь чухам хаашаа яваад юунд зарцуулах гэсийг та бүхэн зөвөр өөрсдөө сонирхоод үзээрэй. Олон багш нар гадаад явсан. Сонгуулийн тойргийнх нь багш нар ийм л юм байна. Сургуульд наалтсан юм байхгүй. Цалингийн тогтолцооны хоёр давхар бүтцгийх асуудал нь зөвхөн техникийн зохицуулалтын алдаа биш, харин бодлогын уялдаа холбоо, төсвийн төрөлт, хүний нөөцийн менежментийн нэгдсэн ойлголт дутмаг байгаагийн илэл байж болох юм а. Ийм нөхцөлд багш нарын цалин урамшууллын асуудал нь салбарын хөгжлийн бодлогоос илүү улс төрийн маргааны сэдэв болох хандлагатай байна. Мөн бодлогын үр дүнг хувь хүн рүү шилжүүлэн тайлбарлахын оронд системийн төвшөнд онцлох шаардлага улам бүр тодорхой харагдаж байна.